өглөө хичээл 13 эхэлж байна. За өнөөдөр хичээл бол y тэнцүү sinus x функцийн тухай ярих болно. За ер нь sinus x функцийн тухай хоёр хувааж ярихаар шийдсэн байгаа. За эхлээд хэдүүлээ яг үхээр өсөх буурах завсрын тухай мэдж авъя. За энэ юу гэсэн үг вэ? Sinus функц айл завсарт төстэй, айл завсарт буурдын тэрийг мэдж авах гэсэн үг. За тэгээд хэдүүлээ хичээл рүү орцгоё. За бид өмнөх 12 дугаар хичээл дээр тригонометрийн нэг тойргийн тухай үзсэн байна. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр өсөх буурах завсар үзэх чинь. За тэгэхээр өсөх функц гэж юу гэдэг юм хэрэг? За тухайн нэг завсар дээр x1 нь x2-оос бага ахаар юм хоёр цэг сонгоод авч. Хоёр утга сонгоод ав. За энэ хоёр утгаа функц дээр очиод орлуулах юм бол яг үхээр fx1 fx2. За x1 нь x2-оос бага ахаар авсан тийм үү? За тэгэхэд fx1 нь fx2-оос бага байж чадах юм бол яг үгээр энэ функцийг бид нэр тухайн завсарт өсөх функц гэж хэлдэг. Өсөх функц буюу өсдөг функц гэж ярьдаг. За x1-ээс дахиад x2 нь бага ахаар авчи. x1 нь x2-оос бага ахаар авчи. За тэгвэл яг үгээр fx1-ийн утга нь fx2-ийн утгаас их байх юм бол бид нар тэрийг буурдаг функц гэж нэрлэдэг. Буурдаг функц гэж нэрлэдэг. Буурдаг функц. За энэ хоёр функцийн өсөх ба буурахын тодор шинжүүр нэг гэсэн үг тийм үү? За одоо тэгвэл хэдүүл яг үгээр sinus x функц айл завсар айл өсөх юм бэ гэдэг хэлээ мэдээд байна. За бид өмнөх нэг тойрог дээр үзсэн байгаа. За тэгэхээр энэ яг үгээр бид нар x-ийн хэлхийг бид нар косинус гэж сэтгсэн тийм үү? Косинус төсөөсөн. За y-ийг болохоор бид нар sinus гэж төсөөсөн. За тэнгууд яг үхээр цагийн дүүний эсрэг эндээс ихтэй бид нар тэг градус гэж тоолдог тийм үү? Тэг градус. Энд болохоор яг үхээр 90 градус байна. За тэгээд манай нэгдүгээр мөч бол яг үхээр 0-оос 90 хооронд. За тэгэхээр альфа маань тэг градусаас 90 градусын хооронд байх үед манай синус функц өсдөг юм уу буурдаг юм уу гэдгийг одоо хэдүүлээ олцгоё. За тэгэхээр x1 x2 гэсэн би яах нь нэг юм хоёр утга сонгож авах нь шүү дээ тийм үү? Энэ завсараас 0-оос 90 хооронд завсараас. Тэгэхээр би яг үхээр энэ завсараас би 30 градус болон 45 градус гэдэг утгыг сонгоод авчих. За гол мэдээж 30 градус нь бага тийм үү? За тэнгууд одоо энийг яг үхээр функц дээр авиж тавь. За манай функц болохоор sinus x гэсэн функц байгаа. Тэгэхээр sinus 30 градус болон sinus 45 градус хоёрын аль нь их юм бэ гэж. За sinus 30 градус бол бид нар хэд гэж мэдчихэ лээ. Sinus 30 градусыг бид нар 2-1 гэж мэдчихэж байгаа. За sinus 45 градусыг бид нар язгуур дор 2-ыг хуваах нь 2 гэж мэдчихэж байгаа. За энэ хоёрын аль нь их вэ мэдээж язгуур дор 2-ыг хуваах нь 2 нэг тийм үү? За ингээд sinus 45. За тэгэхээр тэмдгээ хадгалж байгаа учраас манай sinus функц бол нэгдүгээр тусалт яадаг функц вэ? Өсдөг функц вэ тийм үү? fx1 нь fx2-оос бага байлаа. Sinus 30 нь sinus 45-аас бага. За тэгэхээр манай sinus alpha гэдэг функц бол яг үгээр sinus x гэдэг функц бол sinus alpha биш. Sinus alpha гэдэг функц бол нэгдүгээр мөчөд яах нь? Нэгдүгээр мөчөд өснө. Нэгдүгээр мөчөд өснө. За дараа нь хэдүүл яг үгээр хоёрдугаар мөчийг авч үзье. За хоёрдугаар мөч бол яг үгээр 90-ээс 180 градусын хооронд байдаг тийм үү? Энд 180 градус. За цагийн зүүнний эсрэг болохоор яг үгээр бид нар өнцгийг 90 градусаар хэмжиж явдаг тийм ээ. Цагийн зүүнний эсрэг байхад бид нар яг үгээр сөрөг градусаар хэмжиж явдаг. За тэнгууд манай альфа одоо хэдээс хэдийн хооронд байх вэ гэхээр 90 градусаас их тэгээд яг нь 180 градусаас бага болно. За энэний дараагаар яг үгээр дахиад хэдүүл x1 x2-өөс утга сонгож авъя. За жишээлбэл хэдийг сонгож авах вэ гэхээр хэдүүлээ 120 130-ыг сонгоод 120 135-ыг сонгоод авчи. За ингээд 120 градус 135 градусыг сонгож авлаа. За мэдээж яг 135 нь бол их. За тэгээд одоо яг үгээр fx функц дээр авч тавиад үзье. За тэгэхээр sinus 120 градус болон sinus 135 градусын аль нь их юм бэ гэдгийг одоо бодъё. За тэгэхээр sinus 120 градусыг бид нар бодоход бол яг үгээр sinus 90 дээр нэмэх нь 30-гээ задлж чинь тийм үү? Sinus 90 дээр нэмэх нь 30-гээ задлж. За sinus 120-ыг яг үгээр 2 дугаар мөчөд хариулж байгаа.
2 дугаар мөчд синус тэнхлэг болохоор нэмэх тэмдэгтэй байна. Энд 0-ос 1 хүртэл дандаа эерэг тоонодог учраас шууд нэмэх тэмдэгтэйг бид мэдчихнэ. За тэгэхээр ямар ч эерэг тэмдэгтэй. За синус эерэг дээр нэмэх нь 30 гэдэг чинь үгээр эер дээр бол яг нэр солигдно. Тэгэхээр энэ бол яг хэр синус чинь косинус 30 болно. За ингээд косинус 30 градус хэдүүхээр язгуурдаар 3-ыг гоох нь 2 гэж бид мэдчихэж байгаа. За ингээд синус 120 градусын язгуурдаар 3-ыг гоох нь 2. За дараа нь синус 135 градус гэдүүлээ бодоод үзье. За синус 135 градус болохоор би яг синус бас ялгаагүй эер дээр нэмэх нь 45-ыг задлалчээ. Ингээд сэрэх 45 градус. За мөн ялгаагүй 2 дугаар мөчийн онцлог учраас эерэг тэмдэгтэй. За 90 градус дээр нэр өөрчлөлт төгсөөс явах нь косинус 45 градус болно. За косинус 45 градус бол язгуурдаар 2-ыг гоох нь 2 гэдэг. За тэгэхээр синус 120-ын синус 135 аль нь их вэ нөхөр? Синус 120 их вэ. Тэгэхээр яг хөө тэмдэг нь солигдсон тийм үү? За тэмдэг солигдсууд яг хөө бид нар буурах функц гэж мэдж байгаа. За тэгэхээр манай синус альфа бол яг хөө 2 дугаар мөчөд явах нь 2 дугаар мөчөд буурна. За эдгээр одоо яг хөө 3 болно. 4 дугаар мөчөд орж үзье. За энэ дээр нэг хэлбэр юм бас хэлээд өгчээ. За өөрөөр бас яг ингэж тооцоолохгүйгээр яаж бас хаана өсч байгааг яаж мэдэх вөхөр ингэ нэг тойрог дээр хэлбэрх мэдчих болно л доо. За энэ дээр багш нь үзүүлье. За энэ дээр би жишээлбэл одоо А гэдэг цэг авчий. А гэдэг цэг. За би энд нэг Б гэдэг цэг авчий. Б гэдэг цэг авчий. За эндээс харах юм бол энэ цэгийн Y-ийн координат бол яах нь вэ? Энэ цэгийн А цэгийн Y-ийн координатаас их гэдэг нь шууд харагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд яг хөөхөр энэ завсар бол яах нь шууд 1/4 мөчд өснө гэж харагдаж. За яг энэ тэгшинтэйгээр энд нэг би цэг авчи, энд би Т цэг авчи, энд би Д цэг авчи. За Т цэгийн Y-ийн координат нь болохоор яг хөөхөр D цэгийн координатыг бодох юм бол их байна тийм үү. Тэгэхээр энэ чинь ингэж цагийн зүүнний эсрэг явж учраас яг хөөхөр Ц-гээс Д хүртэл явах нь Y готог бол буурж гоод. Тэгэхээр энэ 2 дугаар мөчд буурж яана гэдэг бас яг нь шууд мэдчих болно. Гэхдээ хэдүүлээ яг хөөхөр нэмэг дандаас хэлбэр аргаар сурах юм ч байх уу? Яг 4 номын дугаас юмнуудыг сурах хэрэгтэй. Тэгэхээр өсөх функц болон буурах функцийг бид нар ганцын тригонометр дээр биш цаашийн бүх функц дээр хэрэгж явдаг учраас энүүгээр нь сурч үлээх зүгээр. Хэдүүл одоо 3 4 дэх мөч рүү ороод үзье. За энэ тэрийн тэнхлэг косинус, энэ тэнхлэг синус гэсэн чинь хэдүүлээ. За 3 дугаар мөч бол эдээс хэдэн градусын хооронд авах гэхээр 180 градусаас 270 градусын хооронд. Тэгэхээр альфа өнцөг 180-аас 270 градусын хооронд байхад синус функц 3 дугаар завсарт 3 дугаар мөчөд өсдөг юм уу буурд юм гэдгийг одоо бүгдээрээ харцгаая. За энэ завсралтууд би яах вэ гэхээр 210 градус болон 240 градусыг аваад үзчихье. За мэдээж 240 градусыг. За тэнгуут одоо би яах вэ гэхээр синус 210 градус синус 240 градусыг хооронд нь жишгчдэг гэсэн үг. За синус 210 градусыг бодох юм бол яг хөөхөр би синус 210-ыг синус 180 дээр нэмдэг нь 30 градусыг задлж чадна. За синус 180 дээр нэмэх 30 гэдэг чинь яг хөөхөр 180 дээр нэр хэвээрээ тэгэхээр синус 30 болно. За тэгэхээр 3 дугаар мөч өнцөг синус 0-аас хасах 1-ийн хооронд орчих учраас сөрөг байна. Тэгэхээр хасах синус 30 байна гэсэн үг. За энэ хороо хасах 2-ны 1 гэсэн үг. За синус 240 градусыг одоо би задлаа. За синус 240 градусыг би синус 270 градусаас хасах нь 30 градус гэж задлажээ. За тэгэх юм бол яг хөөр 270 дээр нэр өөрчлөгдөнө, косинус болно. Тэгээд цаана яг хөөр 30 градус үлдэнэ. Косинус 30 градус. За мөн яг хөөр синус 3 дугаар мөч хасах тэмдэгтэй. Энэ бол хасах косинус 30 градус болно. За косинус 30 тэрийг хасах язгуур дээр 3-ыг хуваах нь 2 гэдэг. За тэгэхээр хасах 2-ны 1 болон хасах язгуур дээр 3-ыг хуваах нь аль нь гэхээр хасах 2-ны 1 нь мэдээж их тийм үү. Тэгэхээр яг хөөр x1 нь x2-оос бага үед fx1 нь fx2-оос их болчлоо. Тэмдэг зөрж байгаа учраас энэ пункт бол яг нь 3 дугаар мөчөд буурах нэ. Тэгэхээр синус альфа бол 3 дугаар мөчөд буурнаа. За одоо хэдүүл 4 дугаар мөч рүү оръё. За 4 дугаар мөч бол яг хөө гэхээр 270-аас 360 градусын хооронд. За тэгэхээр манай альфа за багш нэмгээ солиорч чи.
За манай альфа 270 градусаас их 360 градусаас бага. За одоо энэ тусраас би ямар хоёр тавах вэ гэхээр 300 градус болон 315 градусыг авчих. За мэдээж 315 градус нь их. За одоо би синус 300 градус болон синус 315 градусыг би хооронд нь жишгэх хэрэгтэй. За синус 300 градусыг би бол яг гэхээр синус 270 дээр нэмэх нь 30 гээ задлаж. За 270 дээр нэр өөрчлөгдөн косинус болно 30. За сана 30 үлдэн. За тэнгуут яг гэхээр 4-р мөчид синус яг гэхээр 0-аас хасах 1 хооронд оршиж байгаа. Тэгэхээр өнөөдөр хасах косинус 30 буюу хасах язгаар дор 3 хуваах нь 2. За синус 315-ыг би задлаа. За би синус 310-ыг бол 315-ыг синус 270 дээр нэмдэг нь 45 гэж задлаж. За энэ бол яг гэхээр хасах косинус 45 градус болно. Энэ бол яг гэхээр хасах язгаар дор 2-ыг хуваах нь 2. Хасах язгаар дор 2-ыг хуваах нь 2. За тэгэхээр косинус 30 болон косинус 45-ын аль нь их вэ гэхээр хасах язгаар дор 2-ыг хуваах нь 2 их тийм үү? Тэгэхээр синус 315 градус нь их гэсэн үг. За тэгэхээр манай синус альфа яг гэхээр 4-р мөчид яг нь өсөх нэ. За ингээд хэдүүд яг гэхээр синус функц 1 2 3 4-р зүйл өсдөг юм буурд юм гэдэг мэдчихлээ. За ер нь синус функц бол яг гэхээр 1-р мөчид болон 4-р мөчид өснө 2 болон 3-р мөчид буурнаа гэсэн дүгнэлтийг хэлүүлээ гаргаж авч чадлаа. За ингээд дараагийн ууц руу шийдцгээе. За дараагийн ууцнд хэдүүд болохоор яг гэхээр нэгдэн зүйл синус x функцийн тодорхойлогдох мууч, утгын мууч, үеийн тухай ярина. За тэгэхээр функц төр болохоор яг гэхээр тодорхойлогдох мууч, утгын мууч гэж нэг хоёр чухал зүйл байдаг. Тодорхойлогдох мууч, утгын мууч. Ер нь функц гэдэг бол x, y-гээс хамаарсан нэг тийм харгалзаа гэсэн. Харгалзаа. За одоо хэдүүлээ. Энэ космос тэнхлэг байгаа. Синус тэнхлэг байгаа гэдэг бичиж. За тэгэхээр y тэнцүү синус x гэсэн функцийг бид өнөөдөр судлаад явж байгаа. За тэгэхээр сая багш нь хэллээ функц төр тодорхойлогдох мууч гэж нэг юм байдаг. Тодорхойлогдох мууч. За тодорхойлогдох мууч гэж бол юуг ойлгох вэ гэхээр x-ийг авч болох утга хэл. Тодорхойлогдох мууч гэдэг бол x-ийг авч болох утга. X-нэр нь ямар утгууд авч болох юм бэ? Тэгээ утга гэсэн. За утгын мууч гэж юу хэлээд байгаа гэхээр утгын мууч гэдэг бол y-ийн авч болох утга. Y-ийн авч болох утга. За тодорхойлогдох мужийг болохоор domain гэж одоо латинаар нэрлэдэг domain. За domain гингүүтээ d үсгээр тодорхойлогдох мужийг тэмдэглэдэг. За утгын мужи болохоор range гэдэг. За тэгмүүд яг хөөр төгсгөлийн үсэг y-гээр тэмдэглэдэг. За тэгэхээр sinus x функцийн тодорхойлогдох мужи юу юм бэ гэж sinus x функц. За тэгэхээр sinus x гэж юм. За тэнгууд хэдүүл яг хөөр энэ нэгж тойрог дээр дурын нэг цэгийг сонгож аваад түүнийг координат ихтэй холбоод нэг эрчим үүсгэж. За юм. За энд яг нь альфа гэдэг үнэт харгалзсан тийм үү? За ингээд дурын цэг сонгож аваад энэ үнцгийн бид нар синус ярцыг олж чадах уу? Чадна тийм ээ. Ингээд яг нь өндөр буулгаад энэ дээрээ тригонометри харьцаа бичээд бид нар синус олж чадна. За энд одоо жишээлбэл нэг цэг байна. Энд жишээлбэл одоо нэг b гэдэг цэг байна. За энэ цэг b а гэж. Энд гэдэг нэг бас нэг b гэдэг цэг байхад хэдүүл яг гэхээр эндээс ийшээ татлаа. За түүнд харгалзах альфа онцгой яг нь эндээс гаргаж байгаа. Түүнд харгалзах альфа онцгой эндээс энэ хүрч байгаа онцгой хэлнэ тийм үү? Энэ онцг нь бета. Синусийн төрөөр перпендикуляр буулгалаа. Энд 90 градус үүслээ. За тэнгуут энэ онцг бол яг үгээр энэ хүртэл беттэй байгаа. Тэгээд
энэ чинь болохоор 270 градус шүү дээ, тийм ээ. Энэ болохоор 270 градус байна. За тэгвэл энэ үнцэг хэд юм бэ гэхээр яг үхээр 270-аас нь беттэй яа. 270-аас нь бет. За энэ 270-аас нь беттэй хэдүүлээ бодоод яах нь. Тухайн беттэй үнцгийн синус утгыг бас олж чадна. Тэгэхээр багш нэгүр юу хэлэх гэдэг юм бэ? X бол дурын градусаа авч болно гэсэн үг. Эндээс X нь хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй гэж. Энэ юу гэсэн үг гэхээр X нь хэдэн градусч байсан хамаагүй түүнийг синус функцээр дамжуулж бид нар тоон утга руу шилжүүлж чаднаа гэсэн. Тэгэхээр X бол яг үгээр хасах хязгааргүйгээс нэмэх хязгааргүй. За тэгэнгүүт утгын мууч нь тэгэхээр Y-ийг авч болох гэсэн тийм үү? Y-ийг авч болох. За энэ Y-ийн доогоор үрч. Y-ийг авч болох гэдэг. За ногоонод өмсөж барай өөр өнгөөр тэмдэглэе. За улаан өнгөөр тэмдэглэе. За энэ Y-ийг нь ямар утга авч болох юм бэ гэж энэ Y-ийг. За хэдүүлээ синус тэнхлэгийг харъя. Синус нэг тойрог дээр синус харчих. За нэг тойрог дээр синус харах юм бол энд болохоор яг үгээр нэг тойрог учраас энд нэг байгаа. Энд яг нь хасах нэг байгаа. Тэнгүүт манай синус тэнхлэг бол яг үгээр яг энэ хооронд хасах нэгээс нэгийн хооронд яг нь хасах нэгээс нэгийн хооронд орчин тийм үү. Тэгэхээр эндээс манай синус функцийн утгын мууч бол яг үгээр Y арай ихтх нь хасах нэгээс нэгийн хооронд гэсэн үг. Хасах нэгээс нэгийн хооронд. За ингээд тодорхойлогдох мууч болон утгын мууч гэдэг л олчлоо. За үүний дараагаар бас нэг чухал юм юу гэдэг вэхээр синус функцийн үе гэж нэг юм байдаг. Үе гэж юм байдаг. Тэгэхээр яг хөө жишээлбэл энэ А функц хэдийд өөр дээр давхцах юм бэ гэж. Ухаанда хэдэн градус яваад өөр дээр ирэх юм бэ гэж. Тэгэхээр яг тэр өөрийгөө давхцаж байгаа одоо градусын бид нар яг хөө үе гэж нэрлэдэг. Яг тэд үе яв. Тэд яваад өөр дээр давхцнаа гэж байдаг. За тэгэхээр энэ А цэг маань 360 градус тойрох юм бол энэ А-цыг эндээс ийшээ ингэж явлаа. Энд ирлээ 90 болно, энд ирлээ 180 болно, энд ирлээ 270 болно, энд ирлээ яг нь 360. Тэгээ эндээс ихсэн учраас ийшээ гүйцэгээд очиж чинь тийм үү. Тэнгүүт яг хөө энд бол яг нь 360 градусч өөр дээрээ давхцаж байна. Тэгэхээр манай тригонометр функц болоо синус x функц бол 2π үетэй гэсэн үг. 2π үетэй. За π болохоор яг хөө 180 градус гэдгийг бид нар мэдчихэе. За үндсийг бол ерөнхийдөө хоёр зүйлээр хэмжиж байгаа. Нэг нь градус, нөгөөх нь радиан. Бид нар энэ π-г болохоор яах нь радиан гэж ойлгоно. За ингээд өнөөдөр хичээл дуусч байна. Тэгээ ойр хичээл заагүй. Их гоё байна. За үүний дараагаар бид нар дараагийн хичээл 14 бол яг үгээр Y тэнцүү синус x функцийн график тэгээд мөн Y тэнцүү арк синус x буюу синус x функцийн уруу функцийн талаар үзэх болно.